Энэ эрэгтэй бол Дубун дүүрэгт Ханбит нэртэй үл хөдлөх зуучлалын төв ажиллаулдаг Күү Жонтэй. Нэг эмэгтэй ажилтнтайгаа хоёулахнаа ажилдаг 30 орчим настай ганц бие арив чимэгч залуу юм. Түүнд хэд хэдэн төрлийн хобби байдаг ба хүн бүр хийж болох үс энгийнээс ахуулаад жоохон сонин бүр нууц байлгах шаардлагатай байж боломгүй хобби хүртэл байдаг. Хамгийн ихнийх нь улсын хамгийн том үл хөдлөлийн сайтад шоргоолжны аав нэрээр үл хөдлөхтэй холбоотой блог бичих. Тэр дахь хобби нь сонирхолтой ба тэр нь жинхнээсээ гэртээ шоргоолж тэжээх. Харин гурав дахь нь хамгийн нууц, хамгийн байж боломгүй нь ба бусдын амьдралыг нууцаар ажиглан судлах. Автобусанд явахдаа хажууд суугаа хүний чатыг нууцаар уншихаас эхлүүлээд хууль бус байдлаар бусдын амьдралыг сонирхон судалдаг байлаа. Үл хөдлөлийн зуучлагч учраас зарах болон түрээслүүлэх зорилготой олон айлын түлхүүрийг авч үлддэг ба түүнийг ашиглан тэдгээр айлуудаар орон өөрийн хачин сонирхлоо гүйцэлдүүлдэг байлаа. Энэ сонирхол нь хэдийгээр хулгай хийх ч юм уу бусдад гай болох үс сонирхол биш ба орсон айлынхаа эмийг өнгөчин сонирхох төдийхнөр л дуустдаг. Хувцсны шүгээг нь онгойлгож үзэх, энэ тентхийн шургуулгуудын татаж сонирхох, хоол хүнсийг нь харах, тэгж байгаад энэ тэнд эвдэрч гинцэн юм байвал засаж орхиод явах. Бүх зүйлийг үзэж сонирхож, засах юм байвал засаж дууссаны дараа гэрт нь байхгүй болсон ч хинч анзаархааргүй ямар нэгэн зүйлийг цуглуулгандаа нэмэхээр авч гардаг. Түүнийгээ өөрийн түрээсэлдэг агуулгын хананд жаазлан үлгэж хадгалдаг байлаа. Олон төрлийн хоббитэй Күү Жонтэй сүүлийн үед амьдралыг нь судлахыг хүсдэг нэгэн хүнтэй болжээ. Энгийн боловч цаанаа л нэг сонирхол татгуу цаавраатай нэгэн эмэгтэй байлаа. Анх энэ эмэгтэйг 5 сарын өмнө 24 цагийн дэлгүүрт олж харсан юм. Тэр өдөр Күү Жонтэй 24 цагийн дэлгүүрт гомон идэ зогсож байтал нэгэн эмэгтэй зайц барин хажууд нь зогсоод түүнийгээ эдэн утсан дээрээ ямар нэгэн юм хийж эхлэв. Хүний ямиг нууцаар харах сонирхолтой Күү Жонтэй хийж байгаа зүйлийг нь хартал интернетээс Европ маягийн рестораны хоолны зургийг татан аваад өнгө гэрлийг нь баг зэрэг өөрчлөөд өөрөө идэж буй мэт сэтгэл төрхүүцээр сошиал хаягтай постлж байв. Энэ үйлдэлийг нь харсан Жонтэй эн чинь харин сонирхолтой эмэгтэй байх ч нэ гэж бодон нэмэгтэйг судлахаар шийдсэн байж. 24 цагийн дэлгүүрээс эмэгтэй гарч явмагц араас нь даган явлаа. Эмэгтэй явсаар цөөхөн оршин суугчтай жижигхэн байр руу яваад орлоо. Хэдэн давхрын хэдэн тоот руу орохыг нь анхааралтай харангаа ойр хавьд нь гудамжны камер байгаа эсэх, хар хайрцагт нь бичигдэж болох үс машин зогсож байгаа эсхийг ажиглан харлаа. Дараа нь нэг давхрын шуудангийн хайрцаг руу очиж эмэгтэйн орсон тоотын шуудангийн хайрцаг доторхыг ухаж үзлээ. Ингэж тэр эмэгтэй нэр нь Хансуура болохыг мэдэж аваад Instagram дээр түүний хаягийг хайж олов. Үнэтэй брэнд цүнх, брэнд хувцас өмсөн ахуулсан зургууд, үнэтэй ресторанд хооллож байгаа зургууд, дүүрэн байхаас гадна сайн дурын ажил хийж хандив босгож байгаа дүр зургууд ч байлаа. Instagram дээр Хансуура маш олон дагагчтай алдар нэртэй инфлюенсер эмэгтэй болох нь харагдав. Ийм алдартай баян инфлюенсер эмэгтэй яагаад энгийн л нэг жижиг байранд амьдарч байдаг билээ гэж сонирхол нь улам төрсөн Жонтэй Сурааг өдөр бүр дагаж эхэллээ. Сураа заримдаа гудамжинд байгаа төөрцөн муурнуудыг хооллож, заримдаа байдгаараа гангалж гараад үнэтэй ресторанд селфи хийн Instagram-даа оруулдаг байлаа. Ямар хүн болохыг нь таамаглаж чадахгүй байсан Жонтэй түүний жинхэнэ төрхийг олж илрүүлэхийн тулд гэрт нь орж үзэх хэрэгтэй гэсэн бодол баг багаар төрж эхлэв. Гэтэл түүний хүслийг бурхан сонсов гэлтэй нэгэн өдөр Хансуура түүний ажилуулдаг үл хөдлөх зуучлалын төвд орж ирлээ. Сайн байна уу? Байрнаасаа гарах болсон юм аа гэхэд Жонтэй байрных нь гэрээг гаргаж ирэн харж ганц л жил амьдэрсэн юм байна штэ. Яагаад нөхөр шийдсэн юм бол ямар нэгэн асуудал байгаа мó гэхэд Сураа үгүй асуудал байхгүй. Өөр дүүрэгч шинэ ажилд орохоор болсон юм аа гэлээ. Жонтэй гаднаа тийм үү гэж хэлсэн ч дотроо яагаад худлаа яриад байгаа юм бэ? Чи чинь фрилансер үстэй ямар ч компани ажил байхгүй үстэй гэж бодно. Сураа гэрийнхээ дэлхүүрийг Жонтойд өгч намайг байр үзүүлэх боломжгүй юм уу? Эзгүй байх үед энэ дэлхүүрийг ашиглан хүмүүст үзүүлээд өгөөрэй гэж гуйв. Жонтой яг л хүслэн биелсэн жоохон хүүхчиг баярлан дэлхүүрийг нь гардан авлаа. Удалгүй Жонтой Сурааг гэрээсээ гарч явахыг нь харж байгаад гэрлүү нь орлоо. Түүний Instagram-ыг өдөр бүр тавтан үздэг тул зураг дээр нь байдаг нүдэн тассан газрууд хэд байлаа. Гэрийг нь тойрон үзэж байгаад гоо сайхныхан ширээн дээрээс цуглуулгандаа нэмэхээр хэрэглээд дууссан гарын тосны савыг авлаа. 0-д ороод угаалтуурын мус баг зэрэг бөглөрөөд байгааг нь ажиглаад бөглөөг нь гаргаж янзлаад гэрээс нь гарч явв. Тэр орой гэртээ ирсний дараа Сураагийн Instagram-ыг үзлээ. Хэдэн өдрийн өмнө гудамжинд хооллож байсан зулцган муурныхаа тухай бичлэг хийсэн байлаа. Чамчиг гэдэг нэр өгсөн бололтой. Гудамжнаас энэ чамчиг олсон юм аа гэмтэлтэй байгаа учраас эмнэлэгт үзүүлэхээр явж байна. Хурдхан эдгээгээд сайн эзэнтэй болохыг хүсэж байна гэсэн лайв бичлэг байлаа.
Бичлэг доор Сурааг сайхан сэтгэлтэй, сайн хүн, баярлалаа гэсэн комментууд битүү урсаж, сайн эзэнтэй болтол нь сайн халамжлаарай гэсэн хандууд зогсоо зайгүй орж байлаа. Сураа нулимс цэлгнүүлэн баярлалаа хүмүүсээ эмнэлэгт ирчлээ гэд тасрав. Хэдэн өдрийн дараа Сураагийн шатсан гэрлийг нь солихоор гэрт нь орж ирсэн Жонтой энэ удаад аимшигтай зүйлсийг олж харлаа. Айн зочирсон Жонтой дууч гаргаж чадалгүй зогссон газраа хөшөж орхив. Сураа цусандаа будагдан буудан дээр ухаангүй хэвтэж байлаа. Бараг л үгсэн юм шиг харагдана. Жонтой дотор нь мухааран огох шахлаа. Гэхдээ яг одоо, яг энд огж болохгүй. Учир нь энэ газар нэгэнт хэргийн газар болсон тул өөрийг нь энд байсныг илтгэх юу ч үлдээж болохгүй билээ. Жонтой баг зэрэг тайвшран огох гэж байснаа төвчж, уцаа гарган цагдаа руу залгах гэж байснаа энэ гэрийг хүнд үзүүлэх гэж биш, зүгээр өөрөө сонирхох гэж орж ирснийг гинт санан дуудлага хийхээ боллоо. Энэ байдлыг харж миний оронд цагдаа дуудах хүнийг олох хэрэгтэй гэж бодов. Тэгээд Сураагийн хуц руу хэд хэдэн удаа залгаж аваагүй болохыг нь баталгаажууллаа. Араас нь хан Сураа үйлчлүүлэгчээ завгүй байгаа бололтой байрагч нь үзүүлэхээр хүн дагуулад очих гэж байна шүү гэсэн мессеж илгээлээ. Дараа нь байр хааж байгаа хосыг дагуулсан Сураагийн гэр рүү очив. Хаалгыг онгойлгон төрүүлээд орно уу гэд хос хоёрыг төрүүлж орууллаа. 1, 2, 3 гэж тоосны дараа дотроос яана гэх эмхтэй хашгирах чимээ сонсогдов. Жонтой яасан юу болсон бэ? Юунд ч битгий үрээрээ гэд гүйж орлоо. Гэтэл эмхтэй яана ямар гой цэвэрхэн байр вэ гэж баярлан хашгирсан байжээ. Юу вэ? Юу болчих вэ гэд Жонтой өрөөг тойруулан хартал энд ямар ч цусан далай байгаагүй мэт цэвэрхэн байлаа. Жонтой цочиртон юу вэ? Хэрэгтэн ингээд ул мөргөө цэвэрлжиж байгаа юм бах та. Тэгэхээр намайг бас харсан гэсэн үг үү? Юу болоод байна гэж бодов. Өөрөө гэмт хэрэг хийж аваад гэмт хэргийн гэрч болсон болохоор цагдаад мэдэгдэж чадахгүй яах учраа болохоо боллоо. Өдөр бүр хүн амны хэргийн мэдээллийг үзэн Сураа хаан нэгтгээс олцсон болов гэж шалгах боловч 4 өдөр өнгөрчхөд байхад ямар ч мэдээлэл гарч ирэхгүй байлаа. Ёо галзуурхны цагдаад мэдэгддэг юм билүү гэж толгоогоо гашлагсаар ажилдаа иртэл хамт ажилдаг эмэгтэй нь хаалганы цусаар хавчулсан байсан гэд улаан өнгөтэй нэгэн тогтоy түүнд өглөө. Энэ юу вэ гэж задалж цагаан цаас гарч ирэх ба түүн дээр 2хон үг бичсэн байсныг нь уншдал чи бидтэй гэсэн байлаа. Мөн тогтоy дотор зурагнууд байсан ба тэр өдөр буудан дээр цуснд будагдан хэвтэх Сураагийн зураг, Жонтойгийн гэрт нь нууцаар ороод гарч байгаа зураг хүртэл хамт байв. Үүгээр зогсохгүй цусан талай болсон шалан дээр унсан нэг ширхэг богино үсний зураг байлаа. Үүнийг харж сандарсан Жонтой энэ арай миний үс биш үсттэй гэж бодно дотор нь харанх боллоо. Энэ үед Жонтойгийн утас дуурч ээжийнхэн чандрыг хадгалдаг оршуулгын газраас залхсан байв. Дуудлага аав хар хурдаараа явж очтол ээжийнхэн чандар байдаг тайврын хаалтны шилийг хагалж дотор нь байх ээжийнхэн зургийг жижиглэн урж орхисон байдалтай байлаа. Юу болоод байна? Хэн яах гэж юм хийгээд байгаа юм болоо гэж бодон толгоон задрах шахан өвдөж дотор нь бачууран оршуулгын газраас гарч явтал уулан дээр зогсож байсан эзэнгүй ачааны машин өнхрөн ирж машиныг нь мөргөлөө. Жонтой хурдан шиг машинаасаа гэмт лаавалгүй гарч чадсан хэдий ч энэ бас юу болоод байна гэж гайхшран бодсоор байлаа. Арай хан Сурааг алсан хэрэгтэн Жонтойгч бас алах санаатай байгаа юм биш үсттэй. Нөгөө тал цагдайн газарт нэг ютубер эмэгтэй хан Сураатай холбоотой мэдээлэл өгөхөөр сууж байдаг. Тэр эмэгтэй өөрийгөө Сураагийн найз нь ба сүүлийн хэдэн өдөр түүнтэй холбогдож чадахгүй байгаа тул сураггүй болсныг тэмдэглүүлэхээр ирлээ гэж хэлв. Ингэж арай гэж нэг юм Сураа алга болсныг цагдаа нар мэдэж авлаа. Нөгөө эмэгтэй телевизээр гардаг шиг хаа нэгтээ баригдах хоригдож байгаа юм болов? Алгацсан байдалтай олдох юм биш үсттэй. Би энэ тухай өөрийнхөө нэвтрүүлгээр ярьлаа шүү. Хууль зөрчсөн болохгүй үсттэй гэж асуув. Цагдаа мэдээллийг амгацаа Сураагийн гэр бүлтэй холбогдох гэж оролцсон боловч ямар ч хүнтэй холбогдож чаддаггүй. Мөрлөг хийж байгаад хэдэн өдрийн өмнө байрнаасаа гарахаар болж үл хөдлөх зуучлалын газарт байраа өгснийг нь мэдсэн мөрдөгчөд Жонтойтой уулзахаар ажил дээр нь ирлээ. Сайн байна уу? Хэдэн өдрийн өмнө танад байраа зочлуулахаар өгсөн хан Сураа тань нэстэ. Тэр эмэгтэй сураггүй алга болсон гэхэд Жонтой цочирдож байгаа мэт жүжиглэн өө тийм үү? Хан Сураа үйлчлүүлэгч алга болсон гинэ. Тэгэд хэд хоног холбогдохгүй байсан юм аа л да. Илээ. Мөрдөгч тэгвэл та 2 сарын 19-ний өдөр юу хийсэн бэ гэж гинэт асуулаа. Тэр өдөр бол хан Сураагийн цогцыг олж харсан өдөр юм. Жонтой баг зэрэг зочирдсон ч ажлын хуваараа харж байгаа царайлж байснаа тэр өдөр хан Сураа үйлчлүүлэгчийн гэрлөө очисон юм байна. Хос хоёрт байрыг нь үзүүлэхээр. Гэхдээ хан Сураа үйлчлүүлэгч гэртээ эзгүй байсан гэлээ. Тэр өдрөөс хойш хан Сураагийн мөрлөг эрчимжиж эхлэхэд Жонтойд өөрийнх нь хэрэг илэрхэн цаг хугацааны асуудал болсон мэт санагдаж айж эхлэв. Жинхэнэ хэрэгтнийг олох хэрэгтэй гэж бодон
сураагийн сүүлд оруулсан зураг бичлэгнүүдийг үзэж байлаа. Сураа камерын өмнө уйлангаа хандивын мөнгийг хэрхэн зарцуулснаа тайлбарлан бичлэг оруулсан байв. Үүнээс гадна хансураагийн бичлэгийг шүүмжилсэн нэгэн ютубер байсан ба тэр нь нөгөө сураггүй алга болсныг нь цагдаад мэдэгдээд байсан эмэгтэй байлаа. Харж байна уу та нар? Тайлбараа тодорхой хэлэхгүй зүгээр л шалтак тоочин өрөвдөлтөд царайлан тойруулж байгаа эцтэй гэх мэтчлэн ярьж байв. Энэ өдөр бүр л үнэтэй ресторанд ордог баян эмэгтэй шиг харагдаж байгаа ч үнэндээ зургийг нь тавьчихад гахаан тагалцгал иддэг байх та гэх мэтчлэнгээр сураагийн тухай аимшигтайгаар муулсан бичлэгүүдийг хийсэн байлаа. Уг нь сайн найз нь гээд цагдаад очоод исэн биш үлээ. Үнэн дээр энэ хоёр хүн нэр төрд халтсан хэрэгээр хоёр биенээ шүүхэд өгсөн хүмүүс байжээ. Энэ эмэгтэй нэг л сэжигтэй байна да. Түүний тухай илүү судлах хэрэгтэй гэж шийдсэн Жонтой түүний YouTube сувгийг нэг бүрчлэн үзэж бичлэг хийх үед цонхоор нь харагдах хаягны самбарнуудаар ирж хайсаар гэрийнх нь хаягийг олж мэдлээ. Мөн түүний хэрэгэлдэг ID-г хүртэл олж мэдэн түүний тавьсан микрофон зарна гэсэн зарын дагуу уулзалтаар боллоо. Гэрийнх нь ойролцоо метроны буудлын дээр уулзгаар болоод гэрээсээ гараад явхаар нь гэрлүүн нууцаар орлоо. Тэр эмэгтэй хуучны жижиг байранд амьдардаг байсан тул цонхоор нь орж чадлаа. Гэвч эмэгтэй хэр удаа метроны буудлын дээр хүлээх нь тодорхойгүй тул хурдхан хөдлөх хэрэгтэй болов. Хамгийн ихэнд улаан өнгийн тогтоонууд нүдэнд өртлөө. Өөрт нь ирсэн нөгөөх тогтоо яг мөн байв. Энэ эмэгтэй сурааг хөнөөгөөд хэргийн газрын гэрч болсон түүнд энэ тогтоог илгээсэн юм байна гэж бодлоо. Ширээн дэрхийг нь харж байтал хэдэн бичиг цаас нүдэнд нь тосов. Би видео 1984 гэсэн хаягаас ирсэн материалуудыг бүгдийг нь хэвлэн гаргасан бичиг цаас байв. Шүүхэд өгөхөөр бэлдэж байсан юм шиг байна. Гэтэл Жонтойгийн нүдэнд энэ би видео 1984 гэсэн ID нэг л танил харагдлаа. За эз хаана харлаа гэж бодон суутал Хансураагийн Instagram-ын постууд дээр байнга л тэнэг юм бичиж байдаг тэр ID болохыг санав. Жонтой хурдхан түүний хаяг руу орж харлаа. Гэтэл тэр сураагийн пост бүрийн дараа түүний очисон газар очиж эдсэн хоолыг нь идэж суусан газарт нь сун авсан позыг нь хүртэл дурайн зураг авахултлан оруулсан байлаа. Нэр нь Ий Жунхаг. Үүнийг харсан Жонтой эргэлзэж эхлэв. Яаж ч бодсон сурааг алсан байх боломжтой хүн Ий Жунхаг юм шиг санагдав. Яагаад энэ эмэгтэй гэрт улаан тогтоонууд байж байдаг лээ? Энэ хоёр хамтрагчд юм бах та гэж бодохдоо зэрэгцэн ютубер эмэгтэй гэрлүүгөө орж ирж байгаа хөлийн чимээ сонсогдов. Жонтой хурдхан цонхоор нь гарч явлаа. Гүн бодолд дарагдан гэртээ ирсэн Жонтой гэрлүүгөө ортол үүдний гэрэл нь шатчихсан гэр доторх хав харанхуй байлаа. Яагаад ч юм үүдэнд байсан гутлнуудын байршил солигдсон юм шиг санагдаж Жонтой айж эхэлдэг. Болгоомжтойгоор тотгошоо орох гээд алхах мөчөд гэнэт хэн нэгэн хаалганых нь кодыг гаднаас нь хийж эхлэв. Сандарсан Жонтой хинбэ гэж орилоход код хийх чимээ зогсохгүй дуугарсаар л байлаа. Азар амжиж гинжилсэн байсан тул хаалга бүрэн нэгдсэнгүй. Хаалганы жижиг зайгаар гадна талыг хартал шалан дээр дахин нэг улаан тогтоо хөвтөж байдаг. Жонтой доош суун тогтоог авах санаатай хаалганы завсраар гараа сунгав. Яг тэр үед Жонтойгийн гэр дотроос хар каск өмссөн хэн нэгэн гарч ирэн Жонтойгийн араас дайрч хаалгыг нь онгойлгож орхилоо. Тэр үед яг адилхан хар каск өмссөн нэг хүн гэрлүү нь ороод ирлээ. Тэр хоёр хамтран Жонтойг зодож эхэллээ. Жонтой хамаг хүчээрээ өөрийгөө хамгаалан тэмцэлдэх ба гэнэт тэр хоёрын нэгнийх нь каск тайлагдан газар унлаа. Жонтой тэр хүнийг хармагцаал шууд танилаа. Дөнгөж сая Instagram-аар нь хайж үзэж байсан би видео 1984 Ий Жунхаг байв. Жонтой арай хийн тэр хоёрын гараас мултран гэрээс гарч цогтлаа. Гарч ирмэгцээ цагдаадуудан эмэгтэй мөрдөгчийн хамт гэрлүүгээ явв. Коридороор алхаж байх зур эмэгтэй мөрдөгч тэгэхээр Хансураагийн стокер болон ютубер эмэгтэй хоёр хамтрагчд гэсэн үг үү. Гэхдээ хамгийн анх түүний сураггүй алга болсон тухай ютубер эмэгтэй бүртгүүлсэн юм л та. Яагаад тэгсэн байх вэ гэхэд Жонтой бачимдсан байдалтай мөрдөгчөө ойлгомжтой эзтэй сэжигтэн болохын тулд мөрдлөгийг төөрүүлэх зорилготой л байхгүй юу да гэхэд мөрдөгч тэгвэл Хансураагаас алуурч яагаад чамайг алах гээд байгаа юм бол гэхэд Жонтой юу ч хэлж чадсангүй. Ингэж ярилцаар тэр хоёр гэрт нь орж иртэл гэр доторгыг нь байдгаар нь буснэлсэн байлаа. Хоёр хэрэгтэн Жонтойгийн хамгийн хайртай шоргоолчны үүрийг нь хүртэл хагалж орхиод явжээ. Тэр дотор байсан шороо нь бүгд хасгарын шоргоолчнууд нь ч бүгд үгсэн байлаа. Гэхдээ тэр гэрт үгсэн байдалтай байгаа нь зөвхөн шоргоолчнууд ч биш байлаа. Хүн хүзүүгээ олсоор хоосорлуулан дүүжлэгдэн үгсэн байх ба тэр нь өнөөх Ий Жунхаг байв. Мөрдөгч Ий Жунхагийн цогцыг ажиглах зуур Жонтойг газарт өвдөглөн сууж үгсэн шоргоолчнуудаа харан гашуудна. Гэтэл тэр асгарсан шороон дунд нь улаан тогтооны булан цохиж байлаа. Жонтой мөрдөгчийг харахаас өмнө тогтоог аавн нуух гэтэл хүрч болохгүй шүү. Бүгд нотлох баримт болсон гэж мөрдөгч хэллээ. Мөрдөгч тогтоог аавн доторхыг нь үзээд
харцан огцом өвчлөгдөв. Тэгснээ Күү Жонтой Хан Сураагийн гэрт нууцаар орж байсан юм уу? Ий Жунхагийг бас таньдаг байсан юм уу гэж асуулаа. Мөрдөгчийн үтсэн тогтууд дотор Жонтойгийн Хан Сураагийн гэрээс гарч байгаа зураг болон Ий Жунхагтай дотн байдалтай ахуулсан зургууд байж байв. Жонтой энэ юу вэ? Би биш шүү. Наа чин засварсан зураг байна. Энэ Ий Жунхагийг Сураагийн комментоос л би анх удаа харсан гэхэд мөрдөгч аль хэдийн Жонтойд буу тулгсан байв. Ий Жунхагийг чи алсан уу гэхэд гомдод цөхөрсөн Жонтой яалаа гэж дэ мөрдөгчөө тийм байсан бол би яах гэж таныг гэртээ авчрах билээ гэж хашгирав. Ойлгомжтой үсттэй сэжиглэгдэхгүй тулд мөрдлөхийг төөрөгдүүлэх гэж хэмээн өөрийнх нь үгсийг тавтан хэллээ. Мөрдөгч түүнд гав зөөлгөхээр ойртох үед эсэргүүцэн зодолдож байгаад мөрдөгчийг юм мөргүүлэн ухаан алдуулчив. Айд сандран яахаа мэдхээ болж цухтан гарсан Жонтой алуурчин тэгээд хэн болж таарваа гэж гайхан боцсоор байлаа. Жонтойг мөрдөх зураа үгсний Ий Жунхагийгч судалж эхлэв. 30 настай эрэгтэй одоогоор ажилгүй зурагчны газар ажиллаж байгаад болсон интернетэд стокинг хийсэн хэрэгээр цагдаад бүртгэлтэй гэсэн мэдээллүүд гарч ирэв. Түүний эсрэг интернетэд стокинг хийсэн гомдол гаргасан хүн нь Хан Сураа биш харин нөгөө ютубер эмэгтэй байлаа. Энэ үед ютубер эмэгтэй Хан Сураагийн сураггүй болсон хэрэгээр лайв хийж байв. Хүмүүсийн Хан Сураа сураггүй болохынхаа өмнө 90 дэлгүүрээ үл хөдлөх зуучлалын газарт өгсөн юм байна. Харин тэр газрынхан захирал нэлээд с ิจ гтэй байгаа. Хамгийн том үл хөдлөлийн сайтад их алдартай хүнгийн нэр нь Шоргоолчны аав Тубуун дүүргийн Хамбит үл хөдлөх зуучлалын газарт түлхүүрээ үлдээсэн хүмүүс байвал хурдхан очиж түлхүүрээ аваарай гэх мэтчлэн ярьж байв. Цагдаа нараас цухтаж яваа Жонтой Ий Жунхагийн халааснаас унсан байсан үнэмлэхийг нь авч амтсан ба тэрэн дээр хаяг руу явж очлоо. Энд удаан амьдарсан байх гэж бодогдууц нэг эмээ дээр очин үнэмлэхийнхэн зургийг үзүүлэн эмээ энэ эрэгтэй хаана амьдрахыг мэдхүү гэхэд эмээ нэлээд хуучирсан байрлуу цаана тэр байшинд л байдаг юм шиг байна лээ. Гэхдээ сүүлийн үед нэг эмэгтэйтэй хамт яваад байсан да гэлээ. Жонтой Ий Жунхаг ютубер эмэгтэй хоёр нэг тал гэдэг нь баталгаатай боллоо гэж бодоод заасан байрлуу нь ороход хаагдсан зурагчны газар байдаг. Доторх нь хав харанхуй хинч байсангүй. Жонтой энэ тентгийг онгочин үзэж байгаад ээжийнх нь чандар хадгалагддаг оршуулгын газрын хаягийг бичсэн жижиг цаасыг оллоо. Нэг л эвгүй мэдрэмж төрөн Жонтой хурдхан шиг оршуулгын газар руу явж очив. Хамгаалагчид нь ээжтэйгээ хоёулахна уулзах хэрэгтэй байна. Багахан л цаг өгчих гээд нулимс цэлгнүүлэн гуйлаа. Тэгээд ээжийнхээ чандрын урд хэсэг зогсож байснаа ээжээ уучлаарай гээд хаалтны шилийг хагалж чандартай ваарыг нь аваад цуглаа. Хамгаалагч хөөе навшоо гээд араас нь хөөсөн ч Жонтой машиндаа хурдхан суугаад зогтож чадлаа. Хинч байхгүй газар дээр ваарны тагийг нээж нүдэн анин гараа дотох шийтэл нэг хутга болон улаан тогтойг гарч ирлээ. Энэ нь сурааг хутгалсан хутга юм шиг байгаа. Энийг нь барьж авснаар Жонтойгийн хурууныхээ хутган дээр гарчхав. Ингээд харахаар хэн нэгэнс Жонтойг сураагийн алуурчин болохоор хичээгээд байх шиг байгаа. Харин улаан тогтууд дотор чиний агуулгыг цагдаа нар олвол юу болох бол гэсэн захиа байлаа. Айлаас дурсгал болгон авсан зүйлээ жаазлан хадгалдаг агуулгатайг нь санаж байгаа үсттэй. Жонтой хутгийг гол руу шидэн орхиод ютубер эмэгтэйн гэрт очлоо. Ютубер эмэгтэй лайв хийж байх ба түүнийг нь ч тоохгүй Жонтой түүнийг барьж авч чи намайг яагаад байгаа юм бэ? Яагаад заавал би гэж хэмээн орлон зууралтав. Эмэгтэй гайхан орлоход Жонтой чи Хан Сураа Ий Жунхаг хоёрыг алсан бидтэй. Яагаад тэгсэн юм бэ? Яагаад гэж хашгирна. Харин ютубер эмэгтэй юу яриад байгаа юм бэ? Би Ий Жунхагт Хан Сурааг танилцуулснаас өөр юу ч хийгээгүй гэж хэллээ. Энэ үгийн утга нь юу вэ гэхээр ютубер эмэгтэйгч бас Ий Жунхаг стокинг хийдэг байжээ. Түүнээс залхахын дээр залхсан ютубер эмэгтэй Сураагийн зургийг түн рүү явуулж энэ эмэгтэйг мэдхүүн Инстаграмын од эмэгтэй миний найз байгаа. Энэ найзад маань чи таалагдаж байна гинэ гэж бичээд өөрийнхөө стокерыг Хан Сураа руу чиглүүлсэн байж. Яг үнэндээ Хан Сураа ютубер эмэгтэй хоёр бизнесийн хамтрагчид байсан гин. Сураа амьтдыг хамгаалж сайн дурын ажил хийж сахиусан тэнгэрийн дүр үзүүлж ютубер эмэгтэй түүний тухай янз бүрийн хов жив ярьж хүмүүсийн анхаарлыг түүн рүү чиглүүлдэг ажилтай байжээ. Ийм зүйл хийснийхаа хариуд хандивын мөнгө болон үзэгчдээс ирсэн мөнгөнийх нь 20% авдаг байж. Тиймээс мөнгө авах өдөр нь болцоход байхад мөнгө өгөхгүй холбогдохчгүй байснаас болоод цагдаад сураггүй болсныг нь мэдээлсэн юм байна. Мөн гэрт нь байсан улаан тогтун Сураа ютубер эмэгтэйд мөнгө өгөхдөө хийж өгдөг тогтун байлаа. Эндээс Сураагийн үнэн төрх илчлэгдэнэ. Сураа багасаа л баг зэргийн гаж байсан. Эцэг их гэр бүлээ мөнгнөөс илүү биш гэж боддог байсан түүний шунлыг нь дийлхэ болсон гэр бүл нь гэрээсээ хөөж явуулсан байж. Сураа ганцаараа сөөвлд ирж амьдардаг болсон ба амьдрахын эрхээр шөнийн клубт ажилладаг байжээ.
Өдөр бүр согтуу үйлчлүүлэгчдийн учрыг олох хэрэгтэй болсон Сураа өөрийн мөрөөдлийн амьдралаа Instagram дээр бүтээхээр шийджээ. Үнэтэй газруудаар явж бусдын үнэтэй цүнхийг эзэн нь төр орхиод гарах хооронд барьж зураг авахуулан Instagram-доо оруулж үнэтэй хоолны зураг интернетээс татан авч өөрөө идсэн мэтээр постлж амттан өгч гудамжны муурыг барьж аваад хөлийг нь зориуд хуглан гэмтээж муур олон асарч байгаа дүр эсгэн баян тансаг боловч инэрх хайрлах сэтгэлээр дүүрэн сахиусан тэнгэрийн имижийг бүрдүүлж байлаа. Инфлюенсер юм болохоор байнга л зураг бичлэг хийж явах нь ойлгомжтой. Харин авсан зураг бичлэгээ янзлах гэж дахин үзэх үедээ байнга л нэгэн эрэгтэй ардан дагаж байгааг харсан байна. Тэр нь мэдээж Күү Жонтой байсан ба Сураа түүний хэн болох хаана ажилтгийг нь ч олж мэдсэн байжээ. Тэгэхээр Жонтой Сурааг судалж Сураа зөрүүлэн Жонтойг судалдаг байсан байна. Сураа Жонтойгийн айлаар явах сонирхолтойг нь ч олж мэдээд зориуд өөрийн гэрийн дэлгүүрээ үүнд өгч гэрт нь орж ирэхийг тааруулан алагдаад хэвтэж байгаа дүр эсгсэн юм байна. Ингээд ч зогсохгүй Сураа бол Жонтойтой харьцуулахад дараагийн түвшнийг гаж домтон байлаа. Түүний ээжийнхэн шаардлыг олж өөрийнхөө стокер Ижунхагийг ашиглан чанарын савнд нь юм хийлгсэн ба түүний нууц агуулгыг ч хүртэл олж илрүүлсэн байлаа. Энэ хүртэл Жонтойд тохиолдсон бүх зүйлс нь хан Сураагийн зохион байгуулсан зүйлс ба чандар сүтгсэн хэрэг, эзэнгүй машин ирж мөргсөн хэрэг, гэрт нь дайрсан хоёр хүний нэг нь хүртэл Сураа байсан. Жонтой гарахийн цогтож гармагц Ижунхагийг алж гэрт нь үлдээгээд гарсан хүн нь ч Сураа байжээ. Харин одоо Сураа өөрийнхөө нүрэнд гэмтэл үсгэн дараагийн жүжигэндээ бэлдэж байлаа. Жонтой өөрийн нууц агуулгах руу яваад ортол Сураа өөрийгөө сандалд хүлчихсэн голтон сууж байв. Юу хийж байгаа нь энэ вэ гэд Жонтой хашгиран түүнтэй ноцолдож байтал цагдаа хүрээд ирлээ. Сураа урьдчилаад цагдаа дуудсан байж. Цагдаад баригдан гарах зураа Жонтой дахин цогтож чадлаа. Энэ явдлын дараа хан Сураа гэмт хэргийн хохирогчийн дүрээр Instagram дээрээ гарч ирэн маш их хандвийн мөнгө цуглуулж чадлаа. Шудраг бусыг мэдэрсэн Жонтой Сурааг Ижунхагийн зурагчны газар дуудлаа. Энэ удаад Жонтойг жинхнээсээ дуусгая гэж шийдсэн Сураа уулз магцаа түүнийг цахилгаан бороо ходож унгаад гал тавих гэж оролдоход Жонтой өөрт тохиолдсон бүх хэргийн тухай яагаад тийх болсон тухай Сураагаас асууж эхлэв. Ижунхагийг чи алсан биз дээ. Тэгээд надад хэрэгээ тохох гэж хичээсэн биз дээ гэхэд гинэт сэжиг авсан Сураа чи юу хийгээд байгаа юм бэ гэд түрүүнээс хойш Жонтойгийн байн хараад байсан газар руу явж очив. Кондишны таган дээр жижигхэн камер байрлуулсан байлаа. Күү Жонтой өөрийн буруугүйг нотлохын тулд мөрдөгчдтэй тохиролцсон Сураагийн нууцыг илрүүлэх гэж тавьсан камер байжээ. Сураа камерыг цохон унгаж дээрээс нь дэвсэн эвцэн боловч цагдаа нар гаднаас орж ирэн Ижунхагийг нуусан хэрэгээр баривчилж авлаа. Сураа шоронд орж Күү Жонтой эрх чөлөөтэй болсноор кино төгсдөг. Өнөөдрийн кино 2024 онд гарсан Шин Хэ-сон, Пён Ю-хан, И.Л жүжигчдийн тоглосон Тэр эмэгтэй үгсэн нэртэй кино байлаа.